сумын ер нь бол та гэдгийн цалин улс нийгмийн халамж иргэдэг хэр байдаг. Та гэдгийн бас нөгөө одоо ингээд тусламж хүргээ явж байгаа нөгөө нэг бас хүндрэлүүд юу байна? Тэрийг бас сонсъё. Манайх одоо нэг юу боловсролын эрүүл мэндийн яамнаас БМВ-гээр бас цалинждаг. Бидний үндсэн цалин бол эмчийн хуулиар сая 465 мянган төгрөг үздэг. Тэгээд үр дүнгийн бол урамшуул хийж удирдлагаа нэг удаа орно. Тэгээд нэг орон нутгийн нэмэгдэл гэж ордог. Гэхдээ тэр нь бол орж байгаа жилийн хугацаанд бол бид нар орон нутгийн нэмэгдэл гэж авч байгаагүй. Тэгээд бид нар бол биднэрт бас тулгамддаг бас нэг асуудал байдаг. Бид нар одоо ингээд юу энэ машинаараа ингээ холын дуудлаганд явчих үедээ өөр дахиад нөгөө энэ тэндээс дуудлага хийх бол тийм код байдаг. Тэгээд тэр дуудлаганд болохоор бид нэр өөрсдөө хувийн машинаараа гаргаад явдаг. Тэгээд нөгөө бас юу ч бензин төлшүүлээд бас яг асуудалтай.